Япон Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн яваг тохиолдуулан сүүн зам бүжгийн фестивалыг төв талбай дээр зохион байгуулж байна. Уг наадмын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уламжлалт өв соёлыг сурталчлан таниулах үүднээс урлаг спортын арга хэмжээг зохион байгуулж байна. За өнөөдрийн үйл ажиллагааны хувьд бол онцлохгүй байхын арга байхгүй, яахын аргагүй. Яагаад тэгэхээр одоо сүүн зам энэ бүжгийн их наадам фестивал маань анх удаа болж байгаа. За үндсэндээ бол Монгол Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосон 50 жилийн одоо хүрээнд зохион байгуулж байгаа томоохон арга хэмжээний нэг байгаа. За сүүн зам бүжгийн их наадмын үндсэн одоо гол зорилт бол одоо нөгөө соёл урлагтайгаа мэдээж холбоотой. За Япон улсын одоо нөгөө Токушима дах одоо төлөөлөгч амбассадрын маань санаачлагаар за хүн гэр театр, соёл урлагийн их сургуулийн бүжгийн их сургууль, за нийслэлийн ажлын газар маань хамтран зохион байгуулж байгаа. За үндсэндээ одоо энэ дараадаа түүчээ болох дараагийнхаа одоо нөгөө цуврал болох олон улсын бүжгийн наадмыгаа одоо ингэ сурал болох их одоо алсын хараа зорилготой. За анхны наадмаа бид нар ингэ амжилттай зохион байгуулад явагдаж байна. Би болохоор Кицүний багийн гишүүн. Тэгээ манай Кицүний баг нь болохоор Монголд хэдхэн байдаг косплей багийн нэг байгаа. Тэгээд манай асар нь болохоор юугаараа одоо энэ бусад асруудаас онцлог вэ гэхээр нэг Японы косплей гэдэг одоо урлагийг илүү одоо харуулж өгснөөрөө илүү өрмөц бусад асраасаа. Тэгээд косплей гэдэг нь бол ерөнхийдөө бол нэг аниме юм уу манга одоо Японы тэр соёл одоо агуулсан тийм аниме эсвэл хүүхдийн кинонуудыг ингэж дуурайгаад тэгээд өөртөө ингэж бүх юмаа хийгээ тэгээд дүртээ ороод нэг өдрийг тийм амар сэтгэл хангалуун өнгөрүүлэхийг хэлдэг. Одоо хар цагаачлан ингээд манай багийнхан маань бүгд хийсэн бүтээлүүдэд аваад ирсэн байгаа. Тэгээд эдрийг бүгдийг нь өөрийнхөө гараар уралдаг. Тэгээд нөө материал эдрээ хүртэл өөртөө нэг дандаа түүхийн материалаар хийдэг. Гутлын ширэн материал эсвэл одоо сэлэм мэлэм хийхээр бол мод задор хийдэг ч юм уу тий. Яг тэрүүгээрээ хийдэг. Тэгээд тэр одоо хүч хөдөлмөр зарсныхаа эцэст яг тэр хүссэн дүршгээ нэг өдрийн турш ингэж явдгаараа илүү гоё. Ер нь 3 төрөл байгаа. Нэгдүгээрт ер нь яг цэвэр даав мэдээж тэ. Хоёрдугаарт одоо жишээ нь тэр дандаа гараар хийдэг байхгүй юу? Ер нь handmade. Тэгэхээр дахиад давтагдана гэж юу ч байхгүй. Машинаар хийдэггүй. Эднэр ч гэсэн гараар зурна, гараар нэхнэ. Тийм болохоор дахиад давтагдана гэдэг юм ерөөсөй байдаг болохоор бид нар бол тэн дээр 3 кантнаар буюу баг 3200 хайрцаг задлахад дахиад давтагдсан юм 3-4 ширхэг. Гэхдээ ингээ маш нарийн хийцээр ингээ жоох ялгаатай. Тим юмнууд байна. Яг одоогоор манай клуб хичээлдээ 1 жил гарах болж байгаа. Манай клуб дээр хичээлж байгаа хүмүүс хамгийн бага нь 6 наснаас хичээлж байгаа. Ер нь бол Япон, Хятад, Солонгос, Тайван зэрэг өндөр зэрэглэлийн хөгжсөн байдаг энэ нөхөө спорт нь. Тэнд бол ер нь бол бараг л 3 наснаас хичээлүүлж байгаа. Яг хүүхэд бага наснаас хичээл тусмаа одоо суу сурах, бодол сурах, хичээл номдоо сайжрах, айлбар геометри хичээлдээ сайжрах гэх мэтлэн давуу тал бол маш их байгаа л да энэ спортоор хичээснээр.